Travel and World та бүхэнтэйгээ Таиланд улсаас мэдчилж байна. За, өвлийн үйлрэл Монголд ирж бид бүхэн сайхан нарлаг далайтай орн руу аялах цаг ирсэн байгаа. Энэ удаагийн блогоор та бүхэндээ Таиланд улсын Бангкок Паттайя аялыг санал болгож байна. Бид 7 шөнө 8 өдрийн хугацаанд Mia Tuvtet компани шууд нислэгтэй аялаар хүрэлцэн ирж 5 оттой зочд буудал далайн айргийн хажууд байрлан Бангкок Паттайя хотын аялаар аялах болно. Блогтойгоо хамт байгаарай. Маань 2 дахь өдөр үргэлжилж байна. Бид Бангкок хотын Нонгнууч гарден дээр хурж ирээд байж байна. Өнөөдөр бид заанаа унаад яг явж байгаа. За, Таиланд улс бол хамгийн нэгдүгээр хаанаа шүтдэг, хоёрдугаар заанаа шүтдэг. Нийт хүн амын 96% нь буддын шашинтай, маш хүнлэг инэрэнгүү, найрсаг хамт олон байна. Та бүхэн манай Бангкок Паттайя аялаарай. Travel and World Бангкок аялцгаая. Та Паттайя аялцгаая. Бангкок хотын аялал маань үргэлжилсээр байна. За, бид яг одоо Ancient City буюу эртний хотод хүрэлцэн ирсэн байна. За, ерөнхийдөө Таиланд улс маань өөрөө буддын шашинтай 96 хүн амын 96% нь одоо буддын шашнаа шүтдэг хаант засаглалтай ийм орон юм байна. За, нийт Таиланд улсад өөрөө 38,000 гаруй буддын сүм хийд байдгаас үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 26,000. Тэгээд энэс та бүхэндээ одоо жишээ болгож энэхүү одоо Ancient City-гээр тойрон үзүүлье. За, тэгээд ер нь бол Таиланд улсад 70 сая хүн ам аз жаргалтайгаар эзэн хаанаа шүтээд буддын шашнаа шүтээд ийм сайхан амьдрдгийг та бүхэн манаас харах нэ. За, энэ хүү үзэсгэлэнтэй сайхан Батарон хэмээх амжилт бүтээлийг бэлэгдсэн хийдээс та бүхэндээ амжилт бүтээлийг дамжуулан хүргүүлье.
Сайн байцгаана уу? Travel on World компани Таиландын Бангкок Паттайя хотын аяллаа бүртгэл маань үргэлжилсээр байна. Аяллаа хугацаа 11, 12, 1, 2 саруудад үргэлжилж байгаа. Travel on World Таиланд аялцгаая. Та бүхэнтэйгээ Бангкок хотын Баяк Sky Tower-аас мэдчилж байна. За бид 84 давхарт Бангкок хотоо 360 градусаас тойлдон харж байна. Таиланд улс маань нийт 70 сая хүн амтайгаас 13 сая хүн нь улсынхаа нийслэл Бангкок хотод амьдардаг байна. За Бангкок хот маань өөрөө 50 дүүрэгтэй хязгаар нь харагдахгүй маш том хот байна. За мэдээж одоо Таиланд улс болон Бангкокт маш олон Холливуудын алдартай кинонууд бас зураг авалт хийгдсэн байдаг. Жишээлбэл бидний сайн мэдих Hangover, Bangkok Hilton гэх зэрэг кинонууд бас байдаг үлээ. За бид Паттайя арлын гайхалтай алдартай Coral буюу шүрэн арал дээр хүрэлцэн ирсэн байна. За энэ хүү арлын маань ус нь маш тунгалаг, дулаахан, элсний ширхгэн зөөлхөн энд ирж одоо цагийг зугаатай, амар тайван өнгөрүүлэх боломжтой байна. Мөн энд бид бас усан спортынхоо бүх аяллуудыг хийж байгаа. Та бүхэн гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, анги хамт олноороо байгууллагаараа ирж энэхүү сайхан мэдрэмжийг аваарай. Бид оройн кабаре шоугаа үзэх газраа хүрэлцэн ирсэн байна. За ийм сайхан гэрэлтүүлэгтэй нэг хотхонд ороод ирсэн юм шиг намуухан сайхан газар. За урагшаага бид нар харахаар далайн харуулцтай. Энд бид кабаре шоугаа үзээд тэрнийхээ дараа орой хоолнд орцгоно. Бүгдээрээ хамт шоугаа үзцгээе. Thank you. Аяллаа маань 2 дахь өдрийн орой бид аялагчдаа энэ терминал 21 хэмээх шопинг молд оруулж байгаа. За гол шалтгаан гэвэл та бүхэн маань энэ халуун дулаан улиралд өмсөх, бикини, усан бассейнд сэлэх, усны хувцас зэрэгэ базаахад нэн тохиромжтой. За брэндүүдийн хувьд гэвэл бидний мэдих Uniqlo, Zara, H&M, Levi's зэрэг одоо брэндүүд байдаг. За энд бас мөн гудам одоо стрит фуд буюу гудамны хоолыг та бүхэн бас амсаж идэж боломжтой. Дээрээс нь одоо гадна талдаа юутай жижиг бас задгай худалдаанууд байдаг болохоор та бүхэн манаас энэ оройг бас зугаатай өнгөрүүлэх боломжтой юм байна. Бидний Бангкок дахь сүүлийн өдрийн аялал маань усан онгоцонд орой хоол идэж тоглолт үзэхээр өндөрлөж байгаа. За энэ хүү аялал маань Icon Siam хэмээх хамгийн том шопинг молоос эхлэх ба энэ хүү шопинг мол нь тансаг зэрэглэлийн брэндүүд байдаг ба бидний мэдхээр LV, Gucci гэх зэрэг брэндүүдээс худалдан авалтаа хийх та мөн боломжтой. Бидний Бангкок Паттайягаар аялсан аялал маань крузтэй, оройн хоол идээ, тоглолтоо үзээд энд хүрээд өндөрлж гин. Блогтойгоо хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзцгаая.